Hi. За ингээд салон сууж бичлэг ээгүү жоох удалсан байна. Гэхдээ яг аялж суугаалж явж байгаа ирлээ. 40 өдрөөс ажилдаа орсон. Өнөөдөр бол 5 дахь өдөр. Тэгээд дөрмийн дагуу би уус 5 дахь өдөр бол аюу орой ажиллаа дуустдаг. Орой хүн авчдаг байхгүй. Тэгээд бас дөрмийн дагуу яг орой олгон салон цэвэрлэдэг. Тэгэхээр бичлэгээс дуусчаад салонод цэвэрлээд явна. Тэгээ явхаасаа өмнө би unbox видео хийх гэж байна. Хумсны зориулт одоо энэ хумсанд зориулж авсан юмнуудаа. Тэгээд хэрвээ миний Instagram одоо нэг хумсны одоо nailist correction гэдэг хумсны тэр IG-г маань хэрвээ дагдаг бол би тэндээр нэг story хийжсэн байхгүй 3 монгол охиноос сонгож аваад ийм миний хүссэн дизайныг тэр 3 дээр ингээ хийн. Тэгээд мэдээж ямар ч төлбөргүй. Тэгээд 3 охиноо олсон. Тэгээ өнөөдөр 5 дахь өдөр буюу 26, 27. Тэгэхээр 29, 30, 31-нд нөгөө охтуудаа ингээд хумсын янзлна. Тэгээд 29-нд хийсэн хумсны бичлэг 31-нд ордог ч юм уу, 30-нд хийсэн 30-нд хийсэн 8 сарын 1-2-нд ордог ч юм уу тий. Тэгэхээр эх 7 хоногт бол би ингээд Батарааны 3 хумсны видео бол хийж явуулнаа. Би нөгөө нэг өмнө ч гэсэн хэлжсэн баха би ингээд хумсны бүх хумс чинь л хумсны амар хэмтэй. Тэгтээ маа найзууд намайг тэгддэг хгүй. Чи бүр арай л их хэмтэй байна гэд тэгддэг хгүй. Тэг би бодохдоо маа найзууд ингээд намайг хумс хийж эхлэхээс өмнө хумс хийлгдэг ус маш тий. Тэдэр тийм байгаагүй чи амар хэмтэй байна гэдэг байгаа хгүй. Тэнгууд надад ингээ амар хэм дутуу санагдаад байгаа хгүй бүр илүү. Тэгтээ одоо чи надад нэг иймэрхүү юмнууд байдаг заяо. Тэнгууд эдэр маань ингээ савнда багтаж өгөхгүй байгаа заяо. Тийм учраас би экстра ийм charms organize одоо нэг аксессуарууд organize хийх юм надад ийм нэг аа тэгээд хаацсан. Тэгээ иймийг бас авсан. Яа миний хуруу хүмүүс бүр ойлж ийна хаа. Өнөөдөр өөрийнхөө хумсаа хийхсэн уус амжихарг болсон. Unboxing хийжээ чууд хүртэг уулзахаар болсон. За энэ ингээ хоёр юм байна. Надад яг миний захиалсан байгаа юм дунд байгаа хгүй. За хоёр дахь нь хагараг байгаасаа тийм ээ. Одоо саналаа. Ягаад яг ийм нөгөө юм том-томыг авсан бэ гэхээр би энд нөгөө юу их гэдэг Press-on Nails-ийнхаа ийм жижиг хэрэгслүүд байдаг шүү дээ. Мини өргөгч, мини модон түлхэгч энтрээ энд хийх гээд авсан. Ухаантай газтай. За тэгээд тэр хэсгийг гоё янзлан зөвхөн Press-on оноо бэлддэг ийм хэсэг ч гэсэн гаргая гэж бодож байгаа энэ өрөөндөө гарах болно. Тийм дахиад нэг юм мартчих одоо. За. Энэ бас дахиад нэг байна. Энэ хороо нөгөө юу? Жижигэн юутай надад байгаагаасаа би дахиад нэг авсан. Яг нэг осолтой юм жоохон иймэрхүү хагаар хайлттай юм захиалчхаараа би жоохон сандраад жоохон эвгүй байдаг. Гэхдээ яг хараагүй байх. Одоо чи хэдэн он билээ те. Нөгөө юунууд нь жижиг юунууд нь л хөдлөө дуурайд байсан юм байна л та. Зүгээр юм. Ингээд би амар гоё өрх юм байна юмнуудаа. Ингээд нэг юмрхүү. Тэгээ дараагийн юм бол энэ бол ингээ надад угаасаа байсан юм заяа. Би энийг анх сетээр навж ирсэн нь airbrush. Тэгээд энэ airbrush жишээ нь хардаа энэ ордог хэсэг нь юм төмөр аастай төмөр. Тэгэхэд энэ ногооны одоо өөрийнх нь оригинал толгой нь энэ хэсэг нь төмөр биш. Заяа юм пяврон байсан одоо нэг юм пластик юм хатуу пяврон.
Тэгээд ингээ газар унгаацсан чинь шууд тэр пиаврын нь заа юу энэ дотроо ингээд хугараад үлдсэн. За ямар тааш тэр ингээд одоо энэ иргэдэг резван ингээд хугарчж байгаа хгүй. Тэгэхээр энэ ямар ч хэрэглэх шаардлагагүй болчихж байгаа хгүй. Ашиглах боломжгүй. Тэгээд тэр маань бүр эвдрээд хайсан. Тэгээ би харж агаад энэ толгой ганцаараа зарж харна авсан. Тэгсэн чинь орог таарав. Тэгээ би бараг 2 сар тэгээ би ингээд нэг мөсөн юмаа захиалъя гэж нарилсараагаал airbrush-аар гэс дуусгах юм ингээд нөгөө тэний палетаар ингээд өстой тэгж 2 сарыг давсан. Тэгээ би нэг мөсөн юмаа ямар ч тэгж нарилсны эцэст би airbrush-аар захиалж чадсан. Гэхдээ энэ бол ингээд хаараагүй хэрэггүй гэсэн үг байхгүй юу? Яванда энд зориултын юм авч иж ингээд экстратай болно гэж бодоод хаалгалаа. Таахгүй ч гэх тий. За тэгээд эндээ таарах байх гэж бодсон. Тэр гол нь айгүй шокотой. За таарах үгүйг нь мэдгүй иж би 2 өөр ингээд. Гэхдээ яг уу таарах байх гэж амар итгэцсэн байхгүй юу? Яг тэгэхээр зургийн дээр энтэй айгүй төстэй юмтай холбогдсон байсан байхгүй юу? Таархаа тэр яа бихтэй таахгүй бол бүр маань нөхөр нам яа чи юм штэ гэх ахтаа. Яг таарж байна. Тиймээс би хоёрыг мэдэж авсан юм. За тэгэхээр ингэсэн. Яа би хоёрыг авсан бэ гэхээр хумс идэх хүмүүс маань ч гэсэн ингээд яг уу та идэд ингээд мөнгө боломж нь одоо болж ивэл санхүү тооцооч нь болж ивэл угаасаа би хоёрыг авахыг зөвлөж байгаа байхгүй юу? Хоёр толгойг нь л авчих. Тэгэх юм бол нэг толгоонд зөвхөн цайвар өнгөнүүдийн холио хийгээд гэсэн үг. Ийм цайвар ногоон, цайвар шар идрээга нэг юмд хийгээд нэлээ дарк өнгөнүүдээ нөгөө хоёр дахьт нь хий гэж одоо хийгээд гэж бодож байгаа. Тэгвэл цэвэрлэхэд амар хоёрт яг хүн дээрээ хэрэглэхэд нөгөө юу? Хоёрт яг хүн дээрээ хэрэглэхэд тэгээ нөгөө нэг өмнөх хөнгө цэвэрлэж амжааг байхад хүн ороод ирэх юм бол өмнөх хөнгө маань айгу хурдаа ингээд уусаад гоё яваад байгаа юм. Гэдэгт би итгэсэн байхгүй гэж би ер нь дүгнсэн. Би энэ хуучин ногоон airbrush амар их ашигладаг гэсэхгүй. Тийм болохоор ер нь бол таны тайдын маань санхүү мөнгө болж ивэл хоёрыг аваарай. Тэгвэл ингээд айгу их химнэ шүү гэж зөвлөх байна. За хоёр амар чухал юм. Би энд нэг 3 чухал юм байгаа. 3 чухал юм захиалсан баггүй юу? За нэгт чухал юм бол аксерудаа их сав байсан. Хоёр чухал юм бол энэ бараг нэгт чухал юм байсан л да яг уу. Ийм дэ бодлоо. Та нар ихтэй санаж гинөө? Манай хүргэн ахлаа ингэдэг байсан. Намайг жоохон багт дээр үед нөгөө хідэн өдөр тогтож явдаг шивээс ирдэг штеп. Манайхт юу идэг гэсэн. Хацран дээр нөгөө туг мууг ягаал наад мэдлба дээр очиж гараал. Тэгээд юу адаг гэсэн. Ийм шүршдэг ямаар ингээд шивээс хийгээд идэг гэсэн. Зараад 1500 ч үлээ. Санд хэрэг санаж байгаа бол надад тэрнтэй айгу төстэй санагдсан байхгүй airbrush. За нэг хэрэггүй хоёр хэрэгтэй airbrush боллоо. Nice. За ингээ хоёр гоё юм маань болчихоо штэ. За 3 дахь юм маань хийвэл хамгийн том юм заяа. Энэ байсан. Ягаад гэвэл би ингээд надад миний одоо ашиглаж байгаа нөгөө гар тохон амрагч маань энэ ахгүй юу? Шууд ийм. Яг үүний үзэмж нь хөөрхөн ер нь дайжгүй. Тэгтээ ингээд үйлчлэгчийг харахаар нэг тийм тухгүй санагдаад байгаа хгүй юу? Тэг үйлчлэгч тухгүй байвал надад амар бүр тухгүй.
Тэгээ ингээ гараа нэг юм өндөр тавиад аван санагдаад нэг гоё ингээ надуулж малуулаад ингээ тавьчвал тэр хүн ингээ амар гоё байвал би бас гоё шүү дээ. Тийм аа. Тэгж бодоод авсан armrest pillow гэдэг. Бүр гар амраад дээр гэсэн утгатай баг тийм. Тэгэхээр амар тухтаа сонсогдож байгаа. Тэгээ харцгаая. Гэтэ угсрах юм шиг байна. Ийм намхан нимкэн ирж байгаа юм. Oh shit. Sorry. Sorry ятгана. Наа shit гэж хэлээд юм гэсэн. Гэтэ би хэлчлээ. Ау. Sorry. Гэтэ ямар гоё юм бэ? Нэг арчхад амар гоё юм байна. Энэ ингээд амар хэцүү. Яг юм гялгаар биш. Ийм. Тэгээ би энэ ингээд ацетоноор арчиж үзсэн. Ариутгах жаар арчиж үзсэн, савнтай усаар арчиж үзсэн. Нэг угсаа пенсэнд нь гаргах юм байна. Please би зөв хийж байгаасаа. Би ингээ нөхрийнхөө тусламжгүй ганц юм хийчихсэн гэж амар их боддог. Тэгээ би хийх юм шиг мэдэгдэж байна. Энийг амар гоо харуулна заа. Гэхдээ энэ яг зүг үү те? Би тэгш гадаргуу дээр тавьж үзсэн байна. Би шалгаадах. Oh yes please. Энэ амар гоё юм байна. Би амар happy болчихлоо. Одоо маргааш ирэх юм маань. Вахант гэх. Ямар гоё юм бэ гэж орж ирэх бах. За энэ бүр чухал 3 юм маань гуруулаа амар гоё таарлаа. Энэ юу гэсэн үг вэ? Энэ бол өнөөдрийн миний азтай өдөр гэсэн үг. So I'm so happy now. За тэгээд дараагийн бас хөөхөн тий. Үсэж жоохон янзлж идвэр. Дараагийн бас нэг хөөрхөн юм гэвэл нь штэ. Бас гоё янзлаа шүү. Дараагийн бас нэг хөөрхөн юм гэх юм бол энэ аамаа. Жохон юм нөгөө юу талдаа. Зүгээр л энэ чимэглэл гэхээс илүү надад хэрэгтэй гэж бодсон юмнуудаа харуулдаг байхгүй ихний хэлжинээр. Энэ гоё царайдаг хумсны нөгөө дисплей өнгөнүүд өлөгдөг. Тэр ахгүй. Би нэг л ирлэгүүртэй дах юм мөө. Yes. За. Энэ маань юу вэ юм гэхээр ийм гол нь амар царайлаг байгаа ч юм. Үгүй гоё юм хийж байгаа юм чи царайлаг юм хэрэглэх хэрэгтэй. Царайлаг. Энэ бол. Энэ царайлаг юм аа царилэг юм яах гэж байгаа гэхээр иймэрхүү данзааны юм болох байхгүй юу. За дараагийн бас нэг нилээ надад хэрэгтэй шүү дээ гэж бодоод байсан юм маань болохоор ийм хулдаас байсан. Яагаад хулдаас хэрэгтэй байсан бэ гэхээр ийм байхгүй юу. Хулдаасаа одоо анханаас нь тавихтаа би юмуд ойлгоод шүү дээ тийм ингээд яг бодит хөрсөн дээр буугаад тэгээд байгаа байхгүй юу. Тэгэхээр хулдаасаа ингэж гоё тавина заяа. Энийг ингээд доо. Тэгтээ шууд энэ чигээр нь тавихгүй. Ягаад тэгэхээр муухай олчих штеп. Тэгэхээр анханаас нь энийг тавихтаа пластикын уутаар хүрээлээд тэгээд тавьчмаар юм билээ. Арчхад амар, цэвэрлэхэд амар. Тэгтээ ийм царайлаг байгаад идэг штеп тий. Тэгээд. За. Энэ бол бас миний нэг хэрэгтэй гэж бодсон зүйл ахгүй юу? Ямар нэгэн одоо миний ажилд маш одоо хэрэгтэй гэж бодсон зүйлс. За хоёр дараагийн хэрэгтэй юм гэх юм бол энэ юм. Энийг бол та нар мэдж байгаа юм нэг удаагийн дэвсгэр. Гэхдээ би баг 2 удаа хэрэглэждэг. Тэгээ хайждаг. Тэгээд дараагийн юм гэвэл энэ. Нөгөө нэг хумсны дизайн хийдэг тип надаг юмнууд. Надад
10 ширхэг байгаа. Тэгтээ надад 20 хэрэгтэй болоод байгаа байхгүй юу? Гоё юмнууд тэгээд. Тэгээ бүр амар хэрэгтэй юм гэвэл бараг дууссан юм шүү. Яг organize хийдэг хэрэгтэй юм гэвэл энэ альбом нөгөө стикернүүдээ дотор нь хийчдэг альбом. Надад нэг байгаа бас. Тэгтээ тэр ингээд жоохон өргөн стикернүүд нь ингээд орохгүй байгаа хгүй шигээ. Тэгээ би энэ нэлийн том юм байна гэж харж бодож авсан боловч бас айгуу том юм гэсэн чинь 4 хуваацсан байна. Тэгэхээр бараг дүндээ дүү юм шиг байна. Тэгтээ стил би хэрэглэнэ. За тэгээ бусдаар бол шин charmsууд бас авсан нэмж. Тэдэр маань нэг иймэрхүү хадаа. Тэдэр маань задлаа гэдэг. Би тэгтээ charmsуудаа янзлж байгаа гоё бичлэг дараа хийнэ за бас энийг reel хийх хаа хүмүүсний хаамд. Хардаа. Тэгээ миний энийг зөв piercing-ийн дэлгүүрээс ч авчиж болно л да. Тэгэхдээ шивэдэд байгаа piercing-ийн одоо нөгөө юм дэлгүүрүүд айгу үнэтэй хэлээ ширхэг 39 69 гэдэг. Тэгэхээр би энийг баг ингээл 39-ээр авсан баха. Би хүмүүсийг яаж гэмтээхгүй дрилээр ингээд нөгөө нүх гаргаж цоолохоогоо маш сайн ойлгосон байхгүй юу? Тийм болохоор ер нь piercing юм л бол ингээд цоолчмар санагдаад байдаг. Тэгээ би 3 нөгөө бичлэг их охиныхаа айл нэгэн дээр нь piercing цоолж хий. Тэгээ гой тэрийг харуулна заяа. За тэгээд ер нь бол ингээд charms бас нэг амар хөөрхөн экстра юм авсан юм байна. Энэ хуруу тавигч. Яагаад вэ гэхээр зарим үйлчлүүлэгчнэр ингээд хуруугаа ингээд сул тавьж чаддгүй ингээд чичрээд идэг за. Тэгэнгүүт энэ тоог нь гоё хамгийн олон тухтаад тавиулаад тэгээд энийг доор нь тавиад ингээд ямар ч юм хөндөй агаарт биш ингэж нам байлгавал бас зүгээр санагдсан. Яа тэгвэл чичирдэг гартаа хүмүүс үнэхээр байдаг. Өөрийн мэдлэг чичрээд идэг. Тэр хүмүүстэй зариулаад энийг авсан. Хуруу тавигч. Тэгвэл тохоонд одоо ийм гоё гар тавигч болттой болцсон юм чинь ингээд энийг хэрэглэнэ гэж удаад авсан. Ийм авахар гоё шүү тэгээд. Энэ бүр миний бас хамгийн амар гоё юм. Энэ би ер нь иймэрхүү кул ийм юмнуудад амар дуртай да. Юу шиг сэлбэр зүг шиг аадтай. Тэгээд энэ одоо бод надад нэг амар хэрэггүй гэхдээ авчлаа. Нөгөө airbrush байхгүй байсан үед би энэнгээр л нэрээ болгосон. Ийм юмар eyeshadow-тэй ингээл. За тэгээд ийм хөөрхөн баантаг авсан заа юу. Нэгэн дээр нь ийм амар cute байна. Ямар азтай юм бэ би гэхдээ 29 сая болохоос өмнө миний пакет ирсэн байна гэдэг чинь азтай юм тэгээд тэр нэг л амар их charms бол байна. Тэгээ бүгдийг нь харуулж амжаад бас хэцүү. Энэ одоо юу ч юм мэдгүй гоё ярагдал авсан. Энэ болохоор надад ийм мөнгөлөг өнгийн dollars байсан. Тэгээ ягаан нэг авсан. Бас шарыг авсан. Хин ч надаар доллар наалгах юм. Гэхдээ зүгээр надад байхгүй бол би авах хэрэгтэй. Тэгж бодод идэг. Тухул айнууд. Айныг хэлцэн. Далавч. Тэгээд сахиусан тэнгэр гэхдээ төмрөв. Бас хэрэгтэй юм авсан юм байна. Би дрилний хошуунуудад айгуу дуртай. Гэхдээ дуртай байхаас ч яах вэ? Тийм бүх хүмүүсчд дрилнийхаа гой хошууг ингэж гоё амар идэг ах. Тэгээд энэ болохоор би бүр нэлээд ревив харж бас нөгөө амар хүмүүсчдийг ингэж дагж амар бичлэгийг үздэг.
тэгээд энэ дээр алийг хэрэглээд байна гэж хардаг штэ тий. Тэгээ юм акрилик голцоо хийдэг хүмүүс бас энийг амар хэрэглэдэг юм байлээ. Энэ одоо хардаа энэ гол нөгөө юм сүртгэр айгу багтай. Амар юм баг сүртгэртэй заяа. Тэг мангар цэвэрхэн энийг ганцхан авсан. Яа тэгэхээр үнэтэй хийсэн. Гэхдээ яг туршиж үзээ таалагдвал би дахиад авна. Тэгээд дрелний хушуу бидэг авсан юм би. What the Ингэрд яах ч юм бол ийм юм авцаах юм. Энэ бол нэг авах хэрэгтэй юм биш байсан биш. Энэ нэг шар гэдэг штеп. Одоо хамгийн сүүлд нөгөө cuticle хумсны мах цэвэрлэхдээ хамгийн сүүлд ашигладаг шар гэдэг штеп. Минийх яг энэ хэмжээ байгаад байгаа хгүй юу? Жижигхэн бааз яг болоод байдаг. Тэгтээ надад ийм том баймаар байгаад байгаа хгүй юу? Тэгээ би ийм томьёо авсан. Oh yes. Одоо томтой болохоор амар гоё санагдчихэв. Яг илүү болгоомжтой ажиллах. Тэгтээ айгу гоё санагдлаа. Тэгээд миний амар авмаар ирсэн charms бол энэ байсан нэрээ. Яг тэгэхээр би нэг Орс видеон дээр харсан хгүй юу? Яг ийм төмөрөн X. Яг энэ гараараа хийчих болно товойлгоод. Гэхдээ ингээ өөрөө юм төмөр байгаа нь амар кул байгаа хгүй тийм жижиг персингүүд шиг. Ийм хурх магац. Би нэг 2 дахиад дрилний овшоо авсан юм аа. Тэрийг ингээ харуулмаар байгаа хгүй юу? Энэнгээр би будгаа арилгаа гэж боддог ахгүй юу? Тэгээ энэ бас амар ийм гоё шигүү бас нэг уу арцгар нь амар баг арцгаргүй ийм смут тийм баггүй. Тэгэхээр нөгөө одоо хумс арилгахад нөгөө овон даван үүсгэхгүй. Тийм. Айгу аюулгүй гэсэн. Тэгээд урт хэсэг нь хараа ийм бөөрих яагаад ийм одоо тэгэхээр бас бүр илүү аюулгүй. Мах руугаа ингээд жоохон хүрээд одоо ингэж ариллаа гэхэд аюулгүй байхгүй. Энэ хэсэг нь нөгөө шууд ийм төмрөөрөө байдаг шүү дээ. Ийм бөөрийнхийгүү байгаа үед бас амар аюултай шүү дээ. Ийм байна. Ийм хошуунууд авсан. Тэгэл charmsууд авсан. Тэгээ бас би өмнөх юм дээр хэлжсэнчлэн би энийг гэхдээ Amazon-аас авч ирсэн. Энэ надад бүр одоо энэгүүгээр би ингээ хизээч ажиллаж чадахгүй заяа. Яагаад гэвэл би ингээд юу яадаг. Будаг мудаггүй ажиллах амар хэцүү шттэ. Эмэгтэй хүмүүсийн хувьд бол ингээл үрээлэн тэгэл халууцаж малууцаал хацар бацар улаавал амар тэнэг шттэ тийм ингээд яаж үгүй юм гой зүүнээрээ ингээл үрэх хэрэгтэй. Тэхийн тулд би энэ ихтэй жоохон одоо энийг ингээд аваад хаягаар болцсон байна. Би энийг бараг 7 хоногт нэгийг сольдог хаа. Тэгэл арчаал байдаг. Гэхдээ их арчих тусам сааралтаад уусаа ингээд зүүцсэн байхад бүр ингээд харанхуулаад самигдчихвэл чи уусаа хайсан дээр штэ нэгэ. Тэгээ энэ дотроо 10 ширхэг ирдэг хаа. Энэ ганцхан ширхэг ирдэг. Одоо надад нэг 4 мөр баах. Дахиад энийг аавндаа хэсэг хэрглэж байгаа сар гарны дараа. Тэгээ энийг ингээд зүүчин штэ. Энийг ингээд зүүчгээр ингээд чи бүр ингээд фул амар гоё хамгаалагдаж байгаа юм шиг санагдсан заяа. Тэгээд яг нэг онцгүй юм жоохон халууцаад ирэхээр уусаа будчихар чи нөгөө нүдэн шилзөөдөг хүмүүс шиг хамарны одоо яг энэ хараа хамарны энэ хоёр ингээд жоохон будаг ингэцээ идэг. Гэхдээ тэр бол асуудалгүй би зөвхөндөө дандаа юм мини консилер авч явдаг. Тэгээ харахтаа ингээд жоохон ингээд тавьчаал тэгээд яв. Тийм байна. Тэгээд миний юу бол амар таалагдлаа. Гарны тавир airbrush-ны толгой маань таарсан. Өнөөдөр бол бүр дашны балжинтай өдөр байна. Дээрээс нь өнөөдөр манай хоёр хүүхд өвөө мэгэнтэй хонж байгаа. Ямар хазар манай нөхрийн аав ээж ингэж энд амьдэрд юм бэ? Тэгээд дөрмийн дагуу температур манай нөхөртөр найзандаа очиж хонох байгаа өнөөдөр. Энийг яг өнөөдөр аав ээж хэлэхгүй байх л та. Гэхдээ энэ бичлэг тавигдахаараа ээж мэдэх ах. Тэгээ найзандаа очиж хонно.
Тэгэхээр одоо би unbox хийсэн бүх юмнуудаа цэвэрлээд юу вэ? Цэвэрлэж үлдээгээд хог могдуудыг ялгаж хаяад organize хийж амжлах юмнуудаа ингээд тусад нь бүгдлээ тавьчих. Тэгээ салууныхаа цэвэрлэгийг дуусгаад хөрлөөгөө залгаад тан гэд явах нь байна. Миний усны гавчаарч уу? Юм. Одоо нэг сайхан спрейтай ууж аваад цэвэрлээд байж тээ. Тэгээд эх 7 хоногт орох гой хумсны бичлэгүүдээрээ уулзахтаа бүр тийсэн ядаж байна. Тэгээд тэгээ миний нөгөө 3000 үзэлт ингээ бараг л болчихж байгаа заяа. Амар хөөрхөн байгааз. Тэгээ намайг үзэж байгаад баярлалаа. Тэгээ амар хөөрхөн миний хувийн аккаунт руу энэ дизайныг хиймээр яах вэ хүү гэд. Би ингээд нэр надад цаг гардаг юм бол асуусан бүх юм чи ингээд хийн. Яагтвэл би өөрөө ингээм хоббитэй учраас надад тийм амар ажил шиг санагдахгүй. Надад цаг байхад юм бол би хийж ингэж тавина. Жохон баг цаг байх юм бол shorts болтгоо хийж тавина. Та нартай YouTube shorts гэдэг ямиг бас бити ингээ орхиорой. Би YouTube shorts хийсэн байх юм бол үзээрэй, лайк дараарай. Тэгээ би нөхөө хилдэг үү? Тэгтээ яах вэ? Та нар ингээд үргэлжлүүлээд намайг үзээд үргэлжлүүлээд бичлэг ингээ хийхээр үзье гэж үзнэ гэж бодож ивэл subscribe гэдгийг дараарай. Тэгээд миний хүмүүсний хувийн алийг ч дагаж болно. Заавал бүгдийг байхалгүй зүгээр тип шүү те. Тэгээд баярлалаа. Баяртай.